Сайн байна үзэгчдээ та бүхэндээ өглөөний мэнд төргий лайк телевизийн зочны цаг шоуд нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаагийнхаа дугаартаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны шижид дөг өрхийн эрүүл мэндийн төвийн эхэмж мэгмар сүр нэмжээг урьж оролцуулаад байна. За учир нь та бүхэндээ бас яг одоо ийд дэгдэх гэж байгаа. Магадгүй зарим хүмүүс манаас туссан жиж магадгүй томоо тус төвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр та бүхэндээ зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм аа. За танд өглөөний мэнд төргий сайхан амарсан уу та? За та бүхэнд чинь өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За эхлээд хоёлаа яг одоо өрхийн эрүүл мэндийн төвөө танилцуулъя тийм ээ. 12 дугаар хорооны шижид дүг гэдэг өрхийн эмнэлэг маань анх хэдэн онд байгуулагдсан үйл ажиллагаа нь юу байна? За манай өрхийн эрүүл мэндийн төв нь 2006 онд анх байгуулагдсан байгаа. За байгуулагдсан цагаас ахуулаад бол 12 дугаар хорооны хүн амдаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. За 2016 оны 3 сараас ахуулаад манай өрхийн эмнэлэг маань шинэ байранд ороод жишг өрхийн эрүүл мэндийн төв гэж бол нэртэй олж үйл ажиллагаагаа бол бас өргөжүүлэн бол ажиллаж явж байгаа. За жишг өрхийн эрүүл мэндийн төв болсноороо бид нар бол хорооныхоо хүн амдаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бас нэмэгдүүлээд эрентгийн шинжилгээ, эхоны шинжилгээ, лабораторийн шинжилгээ, шүдний одоо кабинет, эмэгтэйчүүдийн кабинет зэргүүдийг бол нээж бол үйл ажиллагаагаа бол явуулсан нь бол бас иргэдэд бол их бас таатай байгаа. За Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хувьд хүн ам нь одоо ихтэй тооцогдох уу, эсвэл дундажтай тооцогдох уу? Ер нь танай өрхийн эмнэлгийн гинж өдөрт ойролцоогоор хичнээн иргэнд одоо үйлчилж байна. За манай өрхийн эрүүл мэндийн төв хүн ам маань 17568 гэж үздэг. Тоогоороо тэгтээ ер нь бол бас шилжин суурьшил ихтэй захын гэр хороол байдаг учраас орон нутгаас бол хүмүүс бол ихэвчлэн бол шилжин суурьшил их байдаг учраас тэднэрт бол бас бид нар давхар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. За дунджаар нэг эмчид бол за яг эд бол ханиадны үеэр гэх юм бол бид нар нэг 60-аас 80 хүнд бол үйлчлэг өдөртөө нэг юмч. Ердийн үед бол нэг 30-аас 40 хүнд бол эрүүл мэндийнхаа анхан шатны үзлэг шинжилгээг бол хийгээд бол үйл ажиллагаа бол явуулж байгаа. За ер нь яг одоо хууль дүрм одоо стандартт нь өрхийн эмч өдөрт хичнээн хүнд үйлчлэх ёстой гэж ер нь заасан байд юм бол доо 60-аас 80 гэдэг бол маш их тоо сонсогдож байна л да. Ингийн үедээ ч бас 40-50 гэдэг чинь бас маш их тоо юм шиг санагдаж байна. Манай яг 12 дугаар хорооны хувьд бол ерөнхийдөө хүн ам олонтойд нь бол тооцогдож явдаг л да. Манайд бол 8 эмч л ажилладаг. 8 эмч, 8 сувлагчтай, 1 нийгмийн ажилтнтай, 4 туслах ажилтнтай ингээд нийтээ 21 хүний бүрэлдэхүүнтэй бол үйл ажиллагаа явуулдаг. За өрхийн эмнэлгийн стандарт гэж байгаа л да. Нэг эмчид бол 1200-аас 1400 хүн амд үйлчлэгээ үзүүлнэ гэж үздэг байхгүй нэг хүн дунджаар нэг эмчтэй. Өдрийн бол үзлэгийн норм бол яг анхан шатн дээр бол бид нар бол угаасаа цаг бол баримтлахаар үздэг. Гэхдээ нэг эмчид дунджаар бол 15-аас 20 хүн үзнэ гэсэн л норм байдаг. Гэвч харин энгийн үедээ 40-50. За бүр одоо их ачаалттай үедээ 60-аас 80 гэж шүү дээ. Тэгэхээр одоо тухайн эмчийн өөрийнх нь ажлын ачаалал за дээрэс нь одоо нөгөө байнга яригддаг хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зэрэг одоо маш хүндрэлтэй байдаг ах л та тий. Тэгээ одоо яг тэр ажлынхаа одоо шаардлагад нийцсэн яг ажилдаа тохирсон тэр одоо цалин мөнгийг авч чаддаг юм болоо нууц шил. За бид нар бол хүн амдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүл явж байхдаа бол бид нар яг л амбулаторийнхаа үйлчилгээ хийгээл зав гарах юм бол дуудлагаараа бас гэрийн дуудлагаараа бас айлуудаар явна. Нэрэ хэрэгэлтэй хийн, өндөр настангуудаа хамдаад тачдаг. Тэгэхээр зэрэг бас нөгөө өдөөс хойш зарим эмчнэр маань дуудлагаар гараа явцдаг. Тэгэхээр бусад эмчнэр дээр бол бас нөгөө үзлэгүүд маань бас давхуудаж байна шүү дээ. Тэгэхээр яг бид нар бас нэг ихэнх үедээ бол шинэ хүмүүс ажиллаж байхад бол жоохон ачаал өндөртэй байдаг болохоор жоохон хаширладаг л да. Тэгтээ тасаад ирэхээр нэг юм 2 сар ажиллаад ирэхээр ерөнхийдөө тасаад үйл ажиллагаанда бас арай бас арга зүйгээ олд юм уу? Бас арай юутэй ажлын бүтээмж нэрээ илүү болоод ирдэг байхгүй юу? За цалин мөнгөний хувьд бол бид нар чинь нөгөө нөхөрлөл гэдгээр явдаг байхгүй юу? Бас яг хувийн байгууллага гэдгээр явдаг. За. Тийм гэрээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бид нар
гэрээгээр бас гүйцэтгэх гэж явдаг учраас бидний одоо нөгөө эрүүл мэндийн байгууллагын цалин нэмсэн эднэр бол бас бидэрт бол нэгтэр бол өөрчлөлт байдгүй байна. Зүгээр бол өөрсдөө яг дотооддоо төсөө хэмнэх байлаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар л ер нь бол санхүүжилтаа бол тохируулж өгдөг гэсэн. За та түрүүнд хэлсэн 2016 оноос хойш манайх шинэ байранд ороод хүрхийн эмнэлэгтээ шинжилэлт хийсэн гэсэн маш олон кабинетуудыг нээсэн байна. Амбулаторийн шинжилгээний шүдний эмэгтэйчүүд ингээд харин за бусад өрхийн эмнэлгүүдэд бол шүдний кабинет, эмэгтэйчүүдийн кабинет гэж байдаггүй шүү дээ, тийм ээ. Танах тэгэхээр тэр талаараа давуу талтай байх. Та тэр шинжилэлтийгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлал. За сая бас бид нар 8 сарын 1-ээс эхлээд бас бид нар эрүүл мэндийн даатгалаас бас санхүүжилт авахар 4 вакцыг бол бид нар авсан байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дээр бас нөгөө иргэдтэй тусламж үйлчилгээг ойртуулад тэр тусламж үйлчилгээг хүргэснийхаа хэмжээгээр эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авахараа бас бид нар нэг боломж нь юу гэхээр бас ажилчдынхаа бас цалин мөнгөний нэмэх гэдэг ч юм уу, урамшуулах нь тийм ээ, урамшуулах гэдэг юм аа, эсвэл бас эрүүл мэндийнхаа тусламж үйлчилгээг явуулахад багт тоноод хөрөмж юу хэрэгтэй гэдэм бэ гэдэг ч юм уу, эм тарай бас юу хэрэгтэй байна гэдэг ч юм уу, энэ мэтлэн зарцуулах чимээр одоо ингээд 4 вакцыг авсандаа бол бас манай хамт олон бас баяртайгаа л да. За ямар чиглэлээр авсан бэ гэхээр оншилгоо шинжилгээгээр бол бид нар авсан байгаа. За гэрээ сувилгын тусламж үйлчилгээгээр бас авсан байгаа. Сэргээн цэцэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ гэдэг. За тэгээд энэ дөрөөр авсан болохоор зэрэг бас иргэд маань бас нөгөө тусламж үйлчилгээг нэмэгдүүлээд ингэж ирж байгаа учраас бас иргэд бол бас илүү таатай тусламж үйлчилгээнд бас аваа өргөн хамрагдаж байгаа. За та сая эрүүл мэндийн даатгалын багц гэж энэ тэрэнд одоо эрүүл мэндийн даатгалыг төлдөг бүх иргэд хамаарах уу те? Одоо тэр бүх иргэд бол өдрийн цагаар очиод эмчилгээнд орох нь, сувлуулах нь, физик эмчилгээнд дээр бас авах боломжтой хань, гэрээрээ ч бас үйлчлүүлэх боломжтой хань тийм ээ. Ер нь яг энэ эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээнд бүх хөрхийн эмнэлгүүд хамрагдсан болов уу? Эсвэл одоо яг шаардлага хангасан ч гэдэг юм уу те? За эрүүл мэндийн энэ нөгөө санхүүжилтийн нөгөө багц үйлчилгээнд ханд бол заавал нөгөө магадлан итгэмжлэгдсэн өрхийн эмнэлгүүд гэж байх хэрэгтэй. Манай өрхийн эмнэлэг бол 2 дахь жилдээ магадлан итгэмжтэй орсон байгаа. Сүүлийнх нь 16 онд ороод одоо 19 онд дуусах хэвээр 3 жилээр авсан байгаа. Эхнийхийг бол 2 жилээр аваад, дараагийнхаа бид 3 жилээр аваад ингээд сая бас нөгөө сонгон шалгаруулалтаар явдаг л да. Бас нөгөө материалуудаа өгөө тухайн өрхийн эмнэлгүүд маань ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээд нөгөө материалуудаа бүрдүүлээд өгөөд тэндээс нь бол сонгон шалгаруулалт хийгээд за Чингэлтэй дүүргийн хувьд бол 19 дугаар хорооны өрхийн эмнэлэг, манай өрхийн эмнэлэг хоёр бол энэ сонгон шалгалтанд тэмцээд одоогор бол энэ үйл ажиллагаагаа бол эхлээд яваад эхэлсэн байгаа. За тэгэхээр ярианыхаа эхэнд таас хэлжсэн үйл ажиллагааны чиглэлд гэрээр очиж үйлчлдэг тийм ээ. За тэгээд бас амбулатороор оншилж зөвлөгөө өгч ингээд за дөнгөд одоо яг хүүтний ирж ирсэн зарим албан байгууллагууд цэцэрлэгүүдэд бас халаалт ирээгүйч бас байгаа тохиолдол байгаах тийм ээ. Яг одоо яг энэ үед ханаад томуудас төвчин маш ихээр яригддаг. Одоо бас нэг сургууль цэцэрлэгүүд орохоор хүмүүс шинэ орчинд очихоор бас ханаад хүрээд идэг шүү дээ тийм ээ. Хоёул тэгэхээр яг гол сэдв рүүгээ ороод одоо яг танай өрхийн эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэм одоо баг дийлэнх нь л томуудас төвчнөөр ирж байгаах тийм ээ. Ер нь хүмүүс гэлтгүй хүүхдүүд яагаад одоо энэ ханаадаар илүү хөвчлөөд байд юм бол за одоо угаасаа хүүтний улиралт эхэлж гэн, томоогийн улиралт маань ч эхэлж гэн гэж үздэг л дээ. Тэгэхээр зэрэг одоогийн байдлаар бол амбулаторийн үйлчлэгийг бол нэг 2-3% нь бол анаа шухнал явж байгаа л да одоогийн байдлаар. Тэгвэл одоо бол одоо яг хүүтнийрс нэмэгдэж байгаа учраас бол нэмэгдэх хандлагатай ер нь бол. За тэгэхээр томоо төвчнөөс голдуу бол бага насны хүүхдүүд бол илүү хүртэмтгий байдаг. Бас энэ дээр бол бас нөгөө бага насны хүүхдүүд байгаа, жирэмсэн эхчүүд байгаа, хөхүүл эхчүүд байгаа, архаг хууч өвчтөе хүмүүс маань байгаа. Тэгээд дээрэс нь зүрх судасны өвчтөе болон сахарын шижинтэй хүмүүс бол бас өртөхөд бол өртөмтгий бүлэгтээ орж авдаг л да. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бас өөрийнхөө бол бас тухайн одоо хүүтэн үлрэж байгаа учраас бас сэргийлж явах нь бол зүйтэй л дээ. За яа сэргийлэх вэ гэхээр хамгийн гол нь нэгдүгээрт бол хүмүүс сэргийлнэ гэхээр нэг том юм боддог л да. Тэр бол ерөөсөө тийм биш. Зүгээр л бид нар орчноосоо л эхлэх хэрэгтэй. Орчноосоо эхлэх гэхээр яах хэрэгтэй гэхээр өрөө тасалгаагаа агаарч болтыг хийж явах хэрэгтэй. 2 цаг тутамд агаарч болтыг илгээд чигтэй цэвэрлэгийг бол маш сайн хийж явах хэрэгтэй. За томоогийн вирус маань бол угаасаа холоор идэвхт бодисд бол амархан устдаг.
Тийм учраас нөгөө холгоромын уус мал бол угаасаа таблетээр гадуур зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэдрэг сайхан найруулад өргөө дасалгаа, тавилга гэдрийг бол бас арчаад хоёр зүгт сайхан арчаад тэгээ сайхан агаарч бол тэгээ сайхан сэлгэж хийж оруулж өгөх хэрэгтэй. За тэгээ дараа нь бас яах вэ гэхээр хоол ундыг бол бас сайн зөв тохируулж идэх хэрэгтэй. Аль болохоор витаминлэг, уургалаг хүнсний бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнээ, жимс хүнсний ногоогоо, цагаан эдээгээ, өндөгөө, загсаа эднэрээ бас аль болохоор ахиу бас хэрэглэхийг бас бодох хэрэгтэй. За тэгээд бас нөгөө болж өгвөл шингийн имийг ахиу уух хэрэгтэй. Ер нь бол өөрийнхөө уудаг хэмжээнээсээ арай илүү нэмэгдүүлж уух хэрэгтэй. За уухтаа яах вэ гэхээр болж өгвөл халуун бүлээн шиг нэг аягүй суух хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ томоогийн вирус нь бас нөгөө халуун жоохон тэсвэргүй. Тийм учраас халуун бүлээн аягүй саавна. Тэгэхээр зөвлөгөө юм юу гэхээр нөгөө аарцаа ууж ахах нь, ансаа ууж ахах нь, наал аваад ууж ахах нь тийм ээ. За болохгүй бол зөгийн балтаа усаа буслаач уужиж болох нь. За сүүлийн үед бас айгүйх цагаан гадаа ханд дээр цай эдрийг хоодорсон байсан. Тэднүүсээсээ бас уужиж болох нь. За бас үүний хажуугаар бас нөгөө хүн өөрөө ядар сулдах юм бол өвчин тусна гэдэг учраас бас ажиллаа зохицуулж авах хэрэгтэй. Хажуугаар нь амарч авах хэрэгтэй байна. Бас ингээд агаар сайхан явж авах хэрэгтэй байна. Тэгээ ер нь бол эдгэрийг бол захиад хахад бол бас ер нь бол ханаад бараг л тасгүй байх нь ер нь бол урьдчилан сэгэлэх боломжтой л гэж байна. Анхаа таны яг хэлсэнтэй санал нэгдэж ин л да хүмүүс ханааднаас урьдчилан сэргийлэх гэхээр айгу том бодол тий. За ханаадны вакцины хийлгүүлчихье. За эсвэл нэмэлт дархлаа витамин уучихье. За тэгвэл тэгэл ханаад төрөхгүй гэж боддог. Гэтэл зүгээр та багахан амьдралынхаа хөвшлийг өөрчлөхэд л одоо ханаад томооноос урьдчилан сэргийлж гинэ тийм ээ. За тэгвэл хүүхдүүдийн хувьд бага насны хүүхдүүдийн бага насны хүүхдүүдийн хувьд бол бага насны хүүхдүүд голдуу хөвчлэн гэртээ ихэнх нь байгаа. Зарим нь бол цэцэрлэгт байгаа. Тэгэхээр гэртээ байгаа хүүхдүүд яах вэ гэхээр нөгөө дулаан хувцлаад хоол ундын сайхан идүүлээд дааруулахгүй. Тэгээд гаднаас нөгөө бохирцсон тохиолдолд нөгөө гарын аягүй савгаалгах хэрэгтэй. Гарын сайхан угаад чигтэй цэвэрлэгээ хийгээд тэгээд нөгөө юу гаднаас орж иж байгаа хүмүүс маань хүүхдэд харьцаалсан өмнө гар хөлөө угаад хувцунараа солиод хоолоогоо болж өгөө сайхан зайлаад ингээд хүүхдтэйгээ харьцаж байгаа юм бол бага насны хүүхдүүд маань өвдөх нь бол бас бага. За гэртээ байгаа хүүхдүүд маань цэцэрлэгийн хүүхдүүд яа гэм бэ гэхээр цэцэрлэгийн хүүхдүүд сүүлийн үед нөгөө өглөө ирэнгүүт нөгөө багш нь нөгөө хоолойг дандаа зайлуулдаг болсон шүү дээ. Уус мөлөд бидээ тавьсан. Тэгэхээр өглөө алган дээр хоолойны залд дээр санаацыг бол аягүй сайн хийж авах хэрэгтэй. За тэгээд гарын сайхан угаалгуулад хэрвээ цэцэрлэгт нь ханиад хүрсэн байгаа хүүхдүүд байх юм бол эмчин юм уу эсвэл багш нь гэдэг юм уу зөвлгөөгөө нөгөө болохгүй л актыг авуулаад гэрт нь ингээд бас байлгаж байгаа нь бол зүйтэй юм байна. Тэгэхгүй л нөгөө томоо гэдэг маань амьсгалын замаар халддаг учраас тухайн хүүхд маань ханаа, найтаа тэгэл тэр орчинд агаарт бол нэм маань цацагдана л гэсэн үг шүү. Бусад хүүхдүүд маань халдварлах магадлал өндөртэй. Тийм учраас бас тухайн хүүхд маань ямар нэгэн өвчтөр завир цанилгаатай байлаа гэх юм бол эмчт нь үзүүлээд болохгүй бол гэрээр нь гэрийн асаргаанд актыг аваад байлгаж явах нь бол зүйтэй юм байна. За тэгээд бас нөгөө дархлаажуулт гэж нэг юм ярьсан тийм. Тэгэхээр зэрэг бид нар энэ урьдчилан сэгэлтийг бас нөгөө өвөрмөц урьдчилан сэгэлт гэдэг маань дархлаажуулт орчдөг байхгүй. За дархлаажуултыг ер нь бол одооноос л бид нар бас эрсэл бэлгийнхаа хүмүүсийг гаргаад томоогийн дархлаажуултыг бас ямар хүмүүст хийх вэ гэдгийг бас бэлгэж байгаа л да өөрийнхөө хэмжээндээ. Тэгэхээр жил болгон бид нар эрсдэл бэлгийн хүмүүстэй бол дархлаажуултыг авдаг, үнгүй хийж өгдөг өөрийнхөө хэмжлэгээрээ. За түрүү жил бол түрүү жилдээ бид нар чинь жирэмсэнгүүдтэй хийсэн, ахмад настангуудтай хийсэн, архаг хууч өвчтөе хүмүүстэй хийсэн, ахиад дээрээс нь нөгөө гадаа ажилдаг нөгөө одоо нөгөө хот тогтжуулах гэдэг ч юм уу тийм ийм усуудад бид нар албан байгууллагын очиод үн төлбөргөөр дархлаажуултыг хийж өгсөн байгаа. За энэ жилийн байдлаар бол одоогийн байдлаар бас эрсдэл бэлгийнхаа хүмүүсүүдээ гаргаад судалгаа шинжилгээгээ бас шинжилээд бол явж байгаа. За хувь хүмүүс маань өөрсдөө дархлаажуултыг хийлээ гэх юм бол халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуултын кабинетээр очиод өөрсдөө бол төлбөрөө өгөөд хийлгэж бол бас болно. Төлбөр үү? За төлбөр нь бас янз бүр. Тухайн вакцин маань хэдэн доллараар яаж хорж ирж гэн гэдгээс айл усаас орж иж гэн гэдгээс хамааралтай юм уу те. Түрүү жил 10,000-аар хийжсэн санагдаж байна. Гэхдээ бол үр дүн үр нөлөө нь яг ижилхэн бидтэй те. Ер нь бол дархлаажуулт яа гэм бэ гэхээр угаасаа нөгөө
юу л да тухайн эргэлтэнд одоо улирлын томоогийн эргэлтэнд ямар вирус явж байна гэдгээс хамаарат тэр вирустэй сонгосон нөгөө орсон тийм вакцинуудыг бид нь бол нөгөө өсвүүдийнх нь захиалж авчирдаг байхгүй. Тэгэхээр тэрийгэ хэлэгчэд бол ер нь бол яг тухайн жилийнхээ хүмүүс сэргийлж нэл гэсэн. Тэрээс биш бүх томоогоос бол сэргийлнэ гэж бол байхгүй. За бүх томоогоос сэргийлнэ гэж байхгүй гэд яг одоо нөгөө вирусээс шалтгаалаад өөр ханиадны төрлүүд байдаг штэ. Та тэрийг сайхан тайлбарлаад өгөөч. Хүмүүс тэгвэл ханиад төршлөө гингүүд л заад ямар ч хамаагүй нэг антибиотик уугаад л те яг вирусын тодорхойлохгүй. За олон томууд төсвч нь бол дотороо бол А хүрээний, В хүрээний, С хүрээний гэсэн 3 төрөл хуваагддаг л да. За голдуу одоо манай нөхцөлд бол голдуу Э хүрээний бол вирусууд бол голдуу эргэлдэж байдаг. Тэгээд тэд нар маань бас жоохон хоруур чанар өндөртөө. За хүнд жамтан аль альнд нь бол халдварлагдах бас чадвартай. Тэгэхээр зэрэг тухайн вирус ер нь бол вирусын халдвар гэхээр бид нар хамгийн түрүүнд вирусыг устгах эмчилгээ нь бол бүгд адилхан. Вирус эсрэг имэйл уух хэвээр. А өрөөнийхөө нь, В өрөөнийхөө нь, С өрөөнийхөө нь ерөөсөө хамаагүй. Эмчилгээ бол угаасаа л вирус эсрэг имэйл уух хэвээр. Тэгэл дархлаагаа дэмжин тухайн үед гарч байгаа шинж тэмдгүүдгээр бол дарах эмчилгээтэй хийх хэвээр. Ханиалгаж бол ханиалгаа дарах нь, халуурж байгаа бол халуунаа дарах нь, үе мөчөөр нь өвдөж байгаа юм бол өвчин намдаах юм уу дээ хэрэглэгэнэ. Үе мөчөөр өвддөг ханиад хүртэл байдаг юм уу? Томооч ер нь байдаг. Ер нь бол хүний архыг хуурч өвчнийг голдуу сэдрээдэг. Аль болохоор тийм үг надад барьж өвчлөлдөг учраас үе мөчөөр айгүй шархирч өвдөн, бүүлгэн, суулган, бас чихүүцэн тэгээд ер нь бол дандаа хуурчийг барьдаг учраас л томоо гэдэг юм бас архыг хуурч өвддөг хүмүүсийг сэргээл гэж үздэг юм тэр юм байна. За та вирусын эсрэг юм уу гэж хэллээ тийм ээ. Вирусын эсрэг эм гэдэг нь антибиотик биш үү? Вирусын эсрэг юм гэхээр зэрэг антибиотик биш л дээ. Тий. Вирусын эсрэг юмуд одоо сүүлийн үед айгүй хороод ирсэн ба. Анаферон ба, интерферонууд байгаа. Тэгээд циклоферон, нагацил гээд одоо сүүлийн үед эмийн компаниуд бол вирус эсрэг юмуд айгүй хоруулаад ирсэн ба. Тэгээд вирусын эсрэг юмуд маань бас уух схем зааврууд нь тус тустай өөр. Тэгэхээр заавал эмчийн заавраар яг яаж уух ёстой гэсэн тэр зааврыг барьж л уух хэрэгтэй. Одоо дур мэдэн эмийн санд очиод би вирусын эсрэг юм авъя гэхгүй ханаа тийм ээ. За түрүүний одоо ханиад томооны эсрэг тархлаажуулалтын дээр дахиад нэг юм тодруулъя. За та одоо өмнө жилээс судалгаа хийхэд жирэмсэн эхчүүд хууч өвчтэй хүмүүс гэх мэт хүмүүс хийсэн байна. Үн төлбөргүй хийсэн байна тийм ээ. За энэ жилийн удаас судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна. За тэгвэл одоо яг танай хороонд харьяалалтай байдаг бага насны хүүхдүүд ханиад томооны эсрэг вакцинд үндгүй амрагдах уу, үнэтэй амрагдах уу? За энэ бол бас тухайн үедээ бас юунаас гарч ирнэ л дээ. Одоо эрүүл мэндийн яамнаас ч гэдэг ч юм уу, сүтөсөч гэдэг ч юм уу. Гарах нь тийм. Заавраараа гарч ирээд 0-5 насны хүүхдүүдэд ер нь бол бид нар тахлаажуулалт хийдэг л дээ. Тэгээд тахлаажуулалт хийх юм бол бид нар үн төлбөр хийж өгнө. Тэгээд бас нөгөө бид нар одоогийн байдлаар бас вакцинуудаа захиалж байна. Вакцинууд маань хэр эрэлттэй байна, хэдий хэмжээгээр орж ирж байна гэдгээс хамаарат хүүхдүүд маань бас өөрсдөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй л да. Тэд нар бол өөрсдөө яаж ажиллах уу, вакцины хааш нь хуваалах уу, яах уу, хэдийн үн төлбөрөө хийх үү, хэдийн яах уу гэдгээ тэд нар бол өөрсдөө шийддэг. Хэрэв үн төлбөрөө хийгээд оодох юм бол бид нар бол тэрийг хийж явах тийм. Хизээ энэ хариунд гарах ер нь одоо ерөөсөө томоогийн улирал хийж байгаатай холбогдуулаад одоо ер нь бол бэлтгэл ажлууд бол яваад эхэлсэн байгаа. Хичнээн вакцина захиалах уу? Одоо биднээсээс хичнээн эрсдэл бүлгийн хүмүүс хичнээн байна гэдэг тоогоо аваад ингээд шашаатандаа дамжаад нөөц маань хэр вэ? Үлдэгдэл нөөц маань хэр вэ? Дахиад бид нар хэдийг нэмж авах хэрэгтэй юм. Энэ жил яах вэ? Түрүү жил яасан бэлээ гэл одоо ингээд энэ дээр бол дархлаажуулалтаа урьдчилан сэлтэлээр бол ярилцсан. Төлгөөгөө бол гаргаж байгаа. За манай байгууллагын хувьд тэгэхээр бол бид нар бол одоо томоо гарахад одоо хэдүүлээ уртсан цагаар ажиллах уу, одоо ээлж илжээр ажиллах юм уу, жижүүр хийх юм уу. За одоо дуудлага ирэхэд хамгийн түрүүнд одоо ямар дуудлагаа онцолж төрүүлж очих ёстой гэдэг ч юм уу. Ингээд ирэмблэн ангилах зүйлсүүдээ бол бид нар бас хийгээд за тэгээд томоогийн улиралд ер нь бол бид нар голдуу уртсан цагаар ажилладаг. Ахиад дээрээс нь нэмэлтээр бас нөгөө дүүргүүд маань ачаал нэгсээд ирэхэд бол бид нар бас жижүүр хийж бас нэмэлтээр бас үйл ажиллагааг нь дэмжиж бас тусламж
үйл ажиллагааг дэмжиж ард иргэдийн эрүүл мэндэд бас нөгөө аль болохоор хүртээмжтэй, жигд хүртээмжтэй байдлаар хангахлаар бол бас ажилладаг л да. За тэгэхээр тэгэхээр одоо нэг эрүүл мэндийн дэд сайд өчигдөрхөн тийм ээ одоо яг нийслэл болон аймгийн одоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаад томоотос төвчний бэлэн байдалд ажиллах одоо ийм тухай хурал хийсэн байлээ л дээ тийм ээ. Одоо томоотос төвчний одоо бэлэн байдал гэхээр одоо яг юу хэлэх вэ? Таны хэлсэн тийм ээ одоо жижигүрт гарна гэдэг ч юм уу та энэ тухай тайлбарлаа. За томоогийн үед бэлэн байдлыг хангаж ажиллана гэсэн бид нар заавар зөвлөгөө бол байнга жил болгон явагддаг л да. За сүүлийн үед бол бас энийг айгүй өргөн хүрээгээр авч үздэг болсон. Хуучин бол эрүүл мэндийн байгууллагууд л хамрагддаг байсан бол одоо бол тэгэхээр болцсон. Дүүрэг хамрагдаж байгаа, хорооны дарга, засаг дарга гэдэг бас хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтарч гаргана гэдэг ч юм уу. Ер нь бол нэлийн өргөн хүрээгээр болол элэг бэлэн байдалд бол хангаж ажиллаж байгаа. Яагаад гэхээр энэ томоо гэдэг маань өөрөө хэрвээ энэ томоогийн одоо өвдлөл нэмэгдэх хандлагатай олчих юм бол одоо нөгөө дахлын хэмжээнд үрдэг учраас ер нь бол нэлээд олон байгууллагуудыг хамтарч болол эндээ бол татаа оролцуулдаг. Тийм бэлэн байдлын ханд бол. За нэгдүгээрт яах юм гэхээр бид нар бол мэдээж зохион байгуулалтын ажлаа бол бэлэн байлгаа хангах хэрэгтэй. За хоёрдугаарт нь ариутгын байцууд маань хэр байгаа юм бэ? Тийм ээ. За яаралтайгаар ямар нэгэн хүн ороод ирлээ гэхэд бид нар тусламж үйлчилгээ үзүүлж чадах нь уу? Ийм тариа бага тоног төхөөрөмж нь бэлэн байна уу? Үгүй байна уу? Гэдгийг бүгдийг бэлдэж тавих нь. За ахиад дээрэс нь улирал энд гарч байгаатай холбогдуулаад урьдчилан сэглэх үйлчлэгүүдээ бид нар хийсэн байх хэрэгтэй. Одоо манай харин дээр гэхэд бол хоёр цэцэрлэг, хоёр сургууль бол хамрагддаг л да. Манай яг өрхөө өрмөндийн төвийн хэмжээнд бол тэгэхээр бид нар томоогоосоо урьдлаад бид нар яг үйлчлэгээ эргэлтээ хийсэн байна шүү дээ. За бид нар үсээ үйлчлэгээ бас хийсэн байгаа. Ер нь бол бид нар 9 сард хийждэг. Хавар бас бид нар 4 сар, 5 сарда жилдээ бол 2 удаа цэцэрлэг сургалтаа өгдөг үйлчлэгээнүүдийг хийгээд зөвлөгөө зөвлөмжүүдээ өгчдөг. Тэгээд бас нөгөө урьдчилан сэглэхийн тулд яахдаг сургууль сурчлагын маш чухал. Тэгэхээр сургууль сурчлагынхаа юг бол материалуудыг бол бас бид нар өөрсдөө биелдэн айл болохоор энгийн үг хэлгээр ойлгомжтой гэдэг маань. За тэгээд өрхөх эрүүл мэндийн төвдөр бас нөгөө телевизээ бол байнга ажилуулад нэг давхартаа хоёр давхартаа телевизээ ажилуулад за томоогоос ясэргийлэх вэ? Зөвлөмжгөө өгөөд ахиад дээрэс нь нөгөө томоогийн эсрэг нөгөө цэгэн массаж гэдэг шүү дээ. Массажийг бас бид нар тавьждаг. Ахиад дээрс нь массажаа бид нар бас ошруулад яг томоогох үедээ бас иргэдтэй бас тараагаад өгчдөг байхгүй. За тэгэхээр томоотос өвчнөөс одоо яг нөгөө нийт улирлын одоо болох гэж байгаа учраас бид хоёрын зүгээс одоо яг манай нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгчдтэй зориулаад урьдчилан сэргийлэх хэрхэн яаж хүүхэддээ хэрхэн яаж та томоотос өвчин тусахгүй байх вэ гэдэг талаар ярьж байгаа тийм ээ. За хэрвээ та томоотос өвчин туссан бол одоо цаашдаа хүндрээд тийм ээ та тоохгүй яваад хүндрээд байвал ямар аюултай энэ томоотос өвчнөөс болж тийм ээ одоо хүний амнаас ирсэн ч юм уу. За бусад одоо дэлхийн нийтээр Монгол улс яг өвөл улиралдаа тийм ээ яг утааныхаа үеэр томоотос өвчин маш их байдаг. Хүүхдүүд нь маш одоо өрөвдөлтэй гэх мэт мэдээлэлүүд яваад байдаг л та. Одоо яг хүндрэл яах вэ тийм ээ. За томоот өвчнөөс эхлээд бол тусгаад бол хүн бол эхлээд таниад хүрч байгаа юм шиг шимтэлэн халуурна, ханиалгана, бинч хүйцэн, хоолн дургу болно, цэрэг гарна, за үе мөчөөр нь ингэж өвдөн, за ховорхон тохиолдолд бол бөөлжих юм уу суулгах шинжүүд бол илэрдэг. За хүндэрсэн шинжийн юу юм бэ гэхээр 38 хэмээс дээшгээ халууны буурахгүйгээр 3 хоногоос дээш халуурах юм уу. За тэгээд биеийн байдал нь бүр дордоод маань одоо бүр ядар сулдаад ингээд ирэх юм бол томоо маань хүндэрж байгаа шинжилтэй. Томоо хүндэрсэн чинь бол уушгины хатгаагаар бол хүндэрдэг. За тэгэхээр зэрэг яах вэ гэхээр амьсгалын хатгаар хүндэрж байгаа учраас амьсгал нь давчдах нь, амьсгаа нь ошгох нь, амьсгалаад хүндэртэй ирэх нь, төвийн гаралтай хөхрлөөд илэрх нь амьсгалын тулдаас болоод тийм ээ. Тэгэхээр зэрэг иймэрхүү шинжүүд илэрч ах юм бол аль болохоор аль ойрхон байгаа эрүүл мэндийн байгууллагатай хамтдах хэрэгтэй. Тийм аль ойрхон байгаа та.
Тэгэхээр хувийнх ч жиж болно, улсах ч жиж болно, юу ч жиж болно гэсэн үг байхгүй юу? За та сая хэллээ хүндэрсэн тохиолдолд 38-аас дээш халуур нь хатгаа болдог гэх тийм ээ. Харин өвлийн улирал бага насны хүүхдүүд дөнгөж 2-3 сартай хүүхдүүд хүртэл хатгаа болцсон маш өрөвдөлтөй харагддаг. Маш одоо их тариа хийлгээд тийм ээ. Бүр одоо ямар ч одоо хүч тэнхээгүй болцсон маш өрөвдөлтөй харагдаад идэг штэ тийм ээ. Таны хувьд одоо яг өмнөх 5 жилдээ яг одоогийн байдлыг харьцуулах юм бол ханиад томоогийн дэгдэлтэнд ер нь өссөөр байна уу, хэвэндээ байна уу, эсвэл гайгүй буурч байна уу? Хүүхдүүдийн хувьд ямар байна? Таны ажиглалтаар ер нь за томоогийн улирал гэдэг маань ер нь бол дэгдэлт мэрэгэлтэй энэ маань давтамжтай явдаг гэж байна. Тэгэхээр за 2011 он байна да. Бас нэг томоогийн нэгээр H1-ийн вирусын халдвар их явсан шүү дээ. Тэр үед бол жоохон дэгдэлт мэгэр бол гарч ирсэн. Тэр үед бол аль талдаа бид нар ч бас анх тийм бэлтгэлтийн байдалд ороод ирж хаад бас л нэлийн л бас салбартаа бас үйл ажиллагаагаа явуулах гал хэдүүлээ тэгэл ингээл ажилласан. Хүчинд бол бид нар бол тэрийг бол барьж авсан бас. Тийм. Одоогийн байдлаар бол түрүү жилийг сулаад үзэхэд бол түрүү жил бол харьцангуй гайгүй байсан. Яагаад гайгүй байсан бэ гэдгийг бодоод одоо үзэхэд бол зөвхөн миний өөрийн хувийн бодолтой. Бодоод үзэхэд юу юм бэ гэхээр яг хүүтний улирлаар нөгөө хүүхдүүдийг маань амраацсан шүү дээ. Бага насны хүүхдүүдийг амраачингууд угаас яг бид нар анхаарчтанд ажиллаж байгаа учраас яг амдашгүй байдаг байхгүй. Үслэг шууд эс багсаад ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхдүүд бага насны хүүхдүүд яагаад гэж хүүхдүүд вэ гэхээр хүүтний улирал нөгөөдөл маань гээл нүцгэн шалтангүйн, ороод малгаагүй гүүн. Ямар их утаатай байлээ. Утаанд унд чинь тэгээд дээрэс нь хоол ундаа бас идэж уухгүй надад бол чинь заримдаа бол өглөөнийхөө бол цагаач уугүйг л гараа явчих. Тэгэл өдөр нэрээд хоолоо иднэ үү байна уугүй юу хинч тэнд бас анхаарал тавихгүй л байгаа учраас тэгэл орж гараад тааж гүйж байгаа ч юм уу ингээд биеийн байдлын таглаа сулаад ирэхээр айгүйх өвддөг. Тэгээд бага насны хүүхдүүд өвдөхөөрөө ягаад тэгэхээр нөгөө хүүхдүүд маань өвчнөөсөө ойлгодгүй гэдэг ч юм уу бас өөрсдөө урдсан сэглэх гэдэг дээрээ бас яг өөрсөндөө анхаарлаа тавьж чаддгүй учраас бага насны хүүхдүүдийн хувьд бол илүү их томоо маань жоохон тархмал байдалтай илүү их яваад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь бол эцэг эхчүүд бид нар маань бас л ажил төрлөө хийх гэж бас завгуул байдаг байх та. Тэгэхээр ер нь бага насны хүүхдүүд, гэрте байгаа хүүхдүүд гэдэг дээр бас бид нар бол аль нь эцэг эхчүүд анхаарлаа тавиад хүүхдүүдэд бас мэдээллүүдийг бас сайн өгөөд тийм ээ ингээд та нар сэргээлээ шүү. Ингэж байгаараа гэдгийг айгүй сайн ойлгуулад өгөх юм бол бас тэр хүүхдүүд чинь бас айгүй ухаантай бас юмыг айгүй сайн ойлгодог. Яг заагаад өгөөд учир шалтгааныг сайн тайлбарлаад өгчих юм бол тэд нар яг л тэрийг сахиад явчихдаг. Тий. Хандаасаа хэллээ яг нөгөө нэг хүүтний яг эрч маш их байдаг үед бага насны хүүхдүүдийг амраацсан тийм ээ сургуулийг ингээд амраацсан чинь хүүхдүүдийн дунд ханиад томооны дэгдэлт буурсан. За хүүхдүүдийн дунд буурсан гэдэг чинь л ер нь нийт хүн амын ханиадны тоо буурч ийн гэсэн үг тийм ээ. За тэгвэл энэ жилийн хувьд бас ер нь 12 сарын 25-наас 2 сарын 25 хүртэл илүү яг нэг бага насны хүүхдийг амраах тухай бас санал ярилцаж байгаа юм бэлээ. Энэ бас танай өрхийн имлэг таны хувьд за тэгээ хүүхдүүдтэй ажилдаг өрхийн эмчнэрийн хувьд санал нэг байна гэж өрөнгөцөж болох. Ер нь бол яг л хүүтнийхээ улиралдаа бол тийч карантинлаад хүүхдүүдийг бас төр завсарлуулах нь уул нь бол зөв юм байна. Бидний хувьд бол зөвхөн бид нар ч одоо жишээлбэл би одоо 11 дэх жилдээ ажиллаж байгаа л өрхийн имлэг дээр. Тэгэхээр зэрэг ингээ ажиллаад тахад бол яг хүүтний улирал нэмэгдэхэд угаасаа бага насны хүүхд яг ялангуяа сургуулийн бага насны хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд аягүй ханиад урдаг. Тэгэхээр энэ маань манай орчин маань юу байлээ тийм ээ өвөл холонгууд утаатай орчинд байгаа хүүхдүүдэд зөөхийн тулд ихэнх нь унаад ирэхгүй дандаа л яваа явж байгаа шүү дээ. Тэгэл тэд нар чинь бас манай хорооных чинь эмзэг бүлгийн их байдаг. Нимгэн хувцастай явна. Зарим нь оролт малгаагүй явна хүүхдүүд нь тий. Энэ мэтчлэнгээр ингээ хөвдөд эхлэхээрээ зэрэг бас нөгөө томоо гэдэг чинь нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр тэднүүсийг хэрвээ гэрт нь байлгачих юм бол халдварыг бид нар барьж аваад тархаас нь сэргийлжнэ гэсэн үг. Тэгээд тэрийг одоо яг бидний хийж чадах тийм ээ хүмүүстэй хүргэж чадаж байгаа тийм ээ эрүүл одоо та бүхний гол зорилго бол ард иргэдээ эрүүл байлгах тийм ээ. За тэгээд тэгж чадах юм бол ард иргэд маань эрүүл байж за одоо нэг өвөлж гэсэн ханиад хөрөхгүй өнжих нь байна гэж ойлгож байна тийм ээ. Тийм тэгээд угаасаа манай ер нь бол айл хөрхөд ингээ бодгоод юм 2 3 хүүхэд ч юм уу зарим нь 4 5 хүүхэд сургуульд явж байгаа шүү дээ. Хэрвээ нэг хүүхэд нь өвдлөө гэхэд ахаад
хэд хоногийн дараа нөгөө хүүхэд нь үүднэ. Дахиад ингээл дамжаад үүдээд байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн иргэн ч гэсэн өөрөө яах нь эдийн засгийн хохиролтой бас хохиролтой олж байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм уу хоёр юм зарим нь бол нэг нь ихэвчлэн нэгүүд нь нэг хүмүүсүүд нь ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас ингээд тавьчих юм бол иргэддээ ч гэсэн бас хэрэгтэй. Бас даар дуурахгүй дулаан байлах нь өвдчих юм бол бас им тарианы мөнгөө гарцдахгүй нэ. Тэгвэл им тарианы мөнгө бол айгүйх нэмэгдээд байгаа. Жил ирэх тусам нэмэгдээд байгаа. Бид нар л анзаарахгүй байгаас шүү дээ. Тэгэхээр маш нөгөө бодууштай бас санал байна, бодууштай хэрэг байна. За тэгээ бас маш амьдралд ойрхон зөвлөгөө мэдээллийг бас өгч чадсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн бас талархаж байна. За ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр манай энэ удаагийн зочны цаг шууд нэвтрүүлгээрээ та бүхэндээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны шижид дэг бүрхийн эрүүл мэндийн төвийн их хэмж мегмар сөрөн эмчийг урьж оролцууллаа. За бид та бүхэндээ өнөөдөр томоотос төвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн талаар ярилцсан юм аа. Ингээд дараагийн зочны цаг шууд нэвтрүүлгээрээ ирээд уулзъя.